Сайн бацгаана уу бүгдэнд өнөөдрийн мэд. За өнөөдөр болохоор 2 сарын ерөнхий төлөв, 2 сарын хайр сэтгэл, ажил санхүү ямар байх нь вэ гэдэг сэдвээр уншлага хийхээр бэлтгэсэн байгаа. За уншлага маань ерөөсөө нэмэлт байхгүй. Гэхдээ зөвхөн өнөөдрийг тохиолдуулаад өнөөдөр за маргааш 2 өдөр гэж авчи. 2 өдөр ингээд миний хувийн уншлага маань та бүхэнд хийж өгөх хувийн уншлага маань 28,000 төгрөг болж та эдтэй хямдралтай үнээр уншлага хийж өгөх болно. Яагаад гэхээр миний төрсөн өдөр 2 сарын 2-нд болж өнгөрсөн. Тэгээд тухайн үед яг хүмүүстэй бэлэг бариад уншлага хийж өгье гэж бодож исэн ч гэсэндээ би ерөөсөө амжаагүй. Тийм болохоор одоо ингээд нөхөж хийж өгөх зорилгоор та эдтэй миний зүгээс барьж байгаа бас нэг сюрприз гэдэг юм уу? Тийм болохоор та эд маань хэрвээ надаас уншлага, хувийн уншлага авахыг хүсэх юм бол Instagram болон Facebook-ээр холбогдоод хувийн уншлага аваарай. Хувийн уншлага маань 28,000 төгрөг. За хэдүүлээ энэ картуудаас өөртөө аль таалагдчих байгаагаа сонгоод уншлагтаа орцгоё. За нэгдүгээр групп их юм аа. Нэгдүгээр групп ихнийхээ энерги шалгалтын нэгтгэж. За та бүхний маань хувьд өнгөрсөн саруудад за өнгөрсөн ер нь 3 сарын хугацаанд ч юм уу тэрнээс богино хугацаанд ингээд таны нэлээ хэрэгэлдээтэй байсан. За нэг бол ингээд танд ингээд зарим нэг зүйлийг худлаа ярьсан зүйл ингээд ил болсон ч юм уу тий эсвэл ингээд хамтрагчаасаа энэ хосын харилцаан дээр илүү гарч ирж байгаа болохоор та хоёрын маань харилцаан дээр нэг нэгнээсээ нуусан байсан. За баг зүс хүмүүс байсан бол тэр асуудлууд яг ил болсон. Тийм асуудал байгаа бол та хэд маань бас энэ группийг сонгосон хүмүүс маань зөв группээ сонгожээ гэж үзээрэй. Бас энэ дотор жирэмсэн хүмүүс байгаа бол саяхан одоо хүүхэдтэй гэдгээ мэдсэн ч юм уу одоогийн байдлаар ингээд жирэмсэн байгаа тийм хүмүүс байгаа бол бас та хэд маань зөв группээ сонгоч. За 5 сэлэм гарч ирсэн нь болохоор бас л энэ худал хуурмаг тэгээд таны араар хүмүүс нэг юм хийж байгаа. Таны араар ингээд нэг хүмүүс таныг муулдаг ч юм уу танд ер нь ингээд нэг ямар нэгэн хэл ярианы тийм муухай зүйлийг хийсэн. За та магадгүй хүмүүсээр доромжлуулсан байж магадгүй. Одоо нэг шудраг биш таныг ингээд хэл яриагаар доромжлоод гэдэг янз янзын юм ингээд хилээд байдаг. Тэр болгон дээр та ингээд шархалцсан байгаа бол та бүхэн маань бас зөв группээ сонгожээ гэж харагдчих байна. За амьдралд нь ямар нэгэн цоо шин зүйлүүд эхлүүлж байгаа хүмүүс байгаа бол бас энэ бол таны групп байгаад байна. Ямар нэгэн ажил төрлийг ч юм уу эсвэл за энэ илүү ажил төрөл санхүү тал дээр илүү байгаад байна л да. За хувь хүний хөгжил тал дээр та яг ямар нэг юм ингээд эхлүүлъя гэд зориглоод яг хийж байгаа бол танай групп маань зөв байна. За энэ группийнхан маань ихийнх нь болохоор хумхын орд, за жинлүүрийн орд, эхийн орд байгаа харагдаж байна. Дээрэс нь загсны орд, цөөн хүмүүсийн оронд загсны орд байгаа харагдлаа. Гэхдээ ордууд нь бол яг таарах албагүй. За одоо нэгдүгээр группийн ажил төрөл ямар байх вэ 2 сард. За яалтчгүй нэг энерги шалгалттай таарч гарч ирж байна. Та хэд манай ажил төрөл дээр цоо шин зүйлийг эхлүүлэх гэж явж байгаа хүмүүс харагдаж байна. Нэг зүйл дээр ингээд шийдвэр гаргаад за энэ болохоор зэрэг та хэд маань хуучин ажилласаа гараад өөр ажил руу орж байгаа харагдаж байна. Албан тушаалаа ингээд өөрчилдөг ч юм уу, өөр ажил мэргэжлийн өөрчлөлт. За нэг бол бизнес эхлүүлэх ч юм уу, ямар нэгэн зүйлийг шинээр эхлүүлж байгаа хүмүүс байгаа бол энэ хүмүүс маань маш ингээд зоригтой, хүч чадалтай. За ер нь л ингээд маш шийдэмгий байдлаар энэ зүйлийг эхлээж явж байгаа гэж харагдаж байна. Тэгвэл та хэд маань энэ сард ер нь ингээд таны ажлыг эхлүүлж байгаа энэ шинэ ажил танд маш их боломжийг за танд маш их санхүүгийн юм тогтвортой байдлыг бий болгоно гэж харагдаад байна. Ер нь урт удаах хугацаанд та хэд маань баг зэрэг ингээд энд бас энэ дунд бас ингээд эргэлзээд байгаа хүмүүс байхгүй юу? Нэг хэсэг хүмүүс маань нэлээ ингээд шийдвэртэй за энэ ажлыг угаасаа орхи боли хаяа би өөр зүйл хийх ёстой гэд ингээд шийдээд гараад явж байгаа хүмүүс байгаа бол зарим нэг хүмүүс маань
За би буруу юм хийх гээд байна уу? Би энийг яг хийх ёстой юм болов уу? Энэ яг миний хийх ёстой зүйл биш байсан байгаа даа гэсэн байдлаар хандаж байгаа харагдаж байна. Тийм болохоор хэрвээ та бүхэн маань ингэж эргэлзээд хуучин ажиллаа, өөрт тохирохгүй ажиллаа, өөрийн хүсээгүй зүйлээ ингэж хийгээд яваад байгаа бол бас зоригтойгоор өөр дээрээ шинжилэл хийгээд ажил амьдралаа ер нь ингэж жоохон шинжлэх тал руугаа бас зориглоод үзээрэй. Тэгэх юм бол энэ нь үр дүнд нь та хэд маань маш их санхүүгийн эрх чөлөөнд хүрэн, за дээрэс нь өөрөө ажил карьер дээр нэлээд амбицтай, амжилттай, ер нь л өөрийнхөө санхүү дээр хүссэн хэмжээнд хүрч чадах гад байна гэж харагдаж байна. Гэхдээ танд маш том өөрчлөлт хэрэгтэй байгаа тийм. Тийм болохоор нөгөө группийн маань үзэж байгаа бол та хэд маань ажлаа солиод үзэхэд ерөөсөн буруудахгүй нэ, эсвэл бизнес хийж байгаа бол тэрэндээ тууштай байгаад зоригтойгоор эхлүүлэхэд ерөөсөн буруудахгүй гэж харагдаад байна. За, хоёрдугаар нөгөө группийнхаа хaalт орлоо. За, энэ дунд нэлээ удаан хугацааны харилцаатай хүмүүс байгаа гэж байна. Гэр бүл ч юм уу эсвэл маш удаан хугацаанд үерхэж нөхөрлсөн, за ер нь жилээс дээш хугацаанд үерхсэн хосууд их байгаа бол өнгөрсөн хугацаанд та хоёрын маань харилцаа нэлээ юм сорилтууд ихтэй, та хоёр нэлээ хин хинээс нь нэлээ хүчин чармаалт гарсан харилцаа байгаа тухай харагдаж байна л өнгөрсөн хугацаанд яалтчгүй та хоёрын маань амьдрал дээр ингээд хорвоо ертөнцөөс тавьд маань сорилт илгээсэн ч юм уу нэг даван туулах ёстой зүйлс байгаад тасаа харагдаж байна. Гэхдээ та хэд маань 2 сард энийгээ даван туулаад өнгөрсөн хугацаанд яг энэ харилцаан дээр ер нь л нэг бууж өгөхгүйд байгаа мэдрэмжтэй байгаад байсан, хэцүү ер нь даван туулахад хэцүү мэдрэмж төрөөд байсан бол та хэд маань энэ 2 сараас энэ асуудлуудыг ардаан орхиод энэ асуудлуудыг хамтдаа даван туулах болно гэж харагдаж байна. Тэгээ бас нэг яг амьдралын чинь шинэ цикл эхэлж байгаа харагдаж байна л да. Нэгдүгээр группийнхний маань хувьд өнгөрсөн хугацаанд та хэд маань ингээд хэцүү зүйлс байсан, ялцчихгүй ингээд би биенээ ойлголцохгүй, би биентэйгээ ойлголцохгүй бол маш жоохон амьдрал нь хэцүү санагдчихсэн. Энэ харилцаа ер нь танд нэлээд даван туулшгүй юм шиг санагдаж байсан бол энэ сараас ахуулаад энэ минерүүд нь бүгд өөрчлөгдөд та хоёр маань харилцаан дээр ер нь шинэ алхмуудыг аваад магадгүй энэ ажил төрөлтэйгээр холбоотой тийм амьдрал дээр чинь гарч байгаа өөрчлөлт энэ аз жаргалын нөлөөр харилцаан дээр ч гэсэн ингээд цоошин эхлэл бас ингээд харилцаа чинь илүү аз жаргалтай, илүү урт удаан хугацааны гарсан илүү тогтвортой болж өөрчлөгднө гэж харагдаж байна. Та хэд маань ер нь ихийнх нь нэг тийм шийдвэр гаргах болов. За магадгүй энэ донд ер нь хүүхэдтэй болж байгаа хүмүүс ээж магадгүй. Тэгээд бас хүүхэдтэй болж байгаа болохоор та хоёр маань илүү одоо нэг ингээд яг энэ байдлаа биш илүү том ирээдүйг хамтдаа төлөвлөөд илүү ирээдүйгээ хамтдаа хараад тэгж явж байгаа болов гэж харагдлаа. Ер нь та хэд маань өнгөрсөн хугацаанд маш их сорилтуудтай хэцүү байгаад гэсэн бол одоо энэ сараас ахуулаад хорвоо ертөнц хүртэл та хоёрын маань талд эргэж эхэлж байна гэж харагдаж байна. Тийм болохоор та хоёр маань яг зөв замаараа яваад зөв шийдвэрээ гаргаж байгаа шүү гэсэн бас нэг тохио юм болоо да. За тэгээд бас харилцаан дээр ер нь ингэж байгаа ч гэсэн баг зэрэг нэг тийм сөрөг сэтгэл мэдрэмж гарч ирж байна. Энэ нь болохоор зэрэг та хэд маань ер нь хэдийгээр ийм байгаа ч гэсэндээ амьдралд болж гарч ирж байгаа асуудлуудаас болоод сэтгэл мэдрэмжийн жоохон сөрөг тал руу гарах гээд одоо яана би яг ирээдүйд яах болоо бид нар яг ирээдүйд бүтэх болов. За өнгөрсөн шигээ байх үедээ өнгөрсөн шигээ хэцүү зүйл рүү орох үедээ дахиад тийм асуудлууд үүсэх үедээ эсвэл нэг хүүхэдтэй хүмүүс болж байгаа хүмүүс маань за хүүхэдтэй болоод би яах бол бид нар ирээдүй яах бол бид нар яг аз жаргалтай байж чадах болов зэрэг маш олон асуултууд араараасаа хөвөрч гарч ирээд байгаа харагдаж байна. Тийм болохоор аль болох өөрийгөө тайвшруулад би биедээ итгэл ер нь ингээд бүх зүйлийг даван туулнаа гэсэн нэрч хүчтэй байгаарай гэж хүсэж байна. За тэгэл одоо та хэд маань хүрч байгаа сахиусуудын зөвлөмж зөвлөгөө юм бэ? За
Lowers карт маань гараад ирсэн байна. Тэгэхээр та хэд маань ер нь л ингээл би энэ сараас ахвал маш их хайрлаад ер нь ингээд сэтгэл зүрхийн би биедээ ингээ харамгүй зориулаад тэр хүндээ ч гэсэн нээгээрээ та хоёр маань би биедээ маш их хайртай хүмүүс байгаа шүү. Тийм болохоор би биенээ бас ингээд хайрлаарай. Өнгөрсөн сайхан дурсамжуудаа эргэн санаарай гэж харагдчихэв. Тийм болохоор дурсамжуудыг карттай бас холбогдоод гараад ирсэн маань та хэд маань ингээд одоо яг нэг болж бүтэхгүй асуудал дээр төвлөрөөд байсан бол хэцүү зүйлс дээр за энэ сэтгэлийн шархан дээр сэтгэл шархлуулсан зүйлс дээр төвлөрөөд байсан бол та хоёрт маань өнгөрсөнд бас ингээд дурсах ёстой сайхан дурсамжууд аз жаргалтай мөчүүд би биенээ ингээд гал халуунаар хайрлж исэн сэтгэл зүрхээ зориулж байсан тийм үеуд бас байгаа. Тэр болгоно ингээд эргэн дурсж байгаарай гэж харагдчихэв. Эргэн дурсаад бас зөв шийдвэрийг гаргаарай. Бас би биенээ гомдоос нь тийм зүйлс байгаа бол уучлаарай. Тэгээ бас санхүү дээр энэ сард бол яалтчгүй төвлөрөх хэрэгтэй байна. Та хэдд маш том санхүүгийн эрхчлөө орж иргээд байгаа болохоор боломж бололцоо орж иргээд байгаа болохоор та хэд маань санхүү дээр яалтчгүй ингээд төвлөрөөд амьдралынхаа бас сайн болж бүтггүй байгаа дээр юм биш сайхан байгаа энэ том санхүү хайр сэтгэлж сэргийж байгаа энэ гоё нөхцөл байдал дээр илүү төвлөрөөд цааш одоо ингээд ахих алхмыг хийх хэрэгтэй байна. Яг 2 сараас ахуулаад та хэдийн маань амьдралд ер нь л юм доктортой харилцаа чинь илүү доктортой болж ирж байна. Санхүү чинь маш доктортой болж ирж байна. Дээрэс нь доктортой гэхээр нэг ингээл аваад нэг юм аваад за урд тормоогоо нөхөж хойд тормоогоо урд тормоогоо авч хойд тормоогоо нөхнө гэдэг шиг тийм биш. Маш юм санхүүгийн ер нь эрхчлөө харагдаад байгаа хгүй. Тийм болохоор та хэд маань маш санхүүгийн тийм том гарц гаргалгаанууд том ингээд орлогууд ч юм уу тэгж орж ирэх байгаа тийм. Тэгээд ер нь ирээдүй маш урт удаан хугацааны ирээдүйдээ ингээд санхүүгийн баттай суурийг бий болгох нөхцөл байдал чинь яг энэ сараас ахуулж эхэлж байгаа юм байна. Тийм болохоор аль болох байд маань гоё өөдрөг аз жаргалтай байцаагаарай. За хэдүүлээ одоо Oracle card-ныхаа мессежийг үзье. За давхар хэдүүлээ санхүүгийн Oracle card-наас мессеж үзье. За ингэж үзэхэд юу гэж байна вэ? За би бол одоо санхүүгийн хөрөнгө мөнгөний цахиусан тэнгэрээ гэж байна. Чи бол өөрийнхөө хэрэгтэй тэр мөнгийг өөрт хэрэгтэй байгаа эд хөрөнгөө бурхнаас одоо ингэж авнаа. Ямар ч аргаар хамаагүй гэдэг жаахгүй юу. Тэгэхээр хорвоо ертөнц одоо ингэ бурхан одоо чамд чиний хүсээд байгаа тэр санхүүгийн боломж бололцоо нөхцөл байдлыг ер нь ингээд ямар ч харгаар хамаагүй гинтийн байдлаар ч юм уу те чамд энэ нь ингээд би болох болно тохиолдох болно гэж харагдаж байна. Тийм болохоор та хэд маань ингээд за би яг энэ ажлаас л юм болох байх. Би ингээд энэ ажлаас яаж ингэж мөнгө олох үү дээ. За жишээ нь ингээд нэг баг шийдэг байлаа те. Надад одоо гинтийн юм гэж юу авах вэ гэж ерөөсөн бодож болохгүй нэ. Ер нь бол үнэхээр хүнд орлого орж ирэхээр бол танд ямар ч аргаар хамаагүй орж ирдэг. Гинтийн танд ингээд шин санаа орж ирэх ч юм уу, нэг юм хийчихье гэж бодох ч юм уу, эсвэл ингээд магадгүй суглаа аваад гинт ингээд суглаанд азтан болдог ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд ч байдаг. Бид нэр тэрийг бол ерөөсөө хэлж мэдэхгүй. Хин ямар аргаар баяжхийг, хин ямар аргаар одоо ашиг орлого мөнгө аз тохиохыг бид нэр ерөөсөө мэдэхгүй. Тийм болохоор бас аливаа зүйл дээр эерэг гой зөв бодолтой байх хэрэгтэй. За чи бол ерөөсөө ингэж бурхны ивэгдсэн хүүхэд шүү. Чамд ингэж бүх зүйлээ чи одоо бүх зүйл чинь чиний зөв цагтаа орж ирэх болно гэж харагдаж байна. Чи одоохондоо яг ингэж энэ зүйлийг таньж чадахгүй байгаа бол гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор та хэд маань одоохондоо өөрийгөө ямар их хүч чадалтай яаж мөнгө олох ерөөсөө олж чадахгүй байгаа бол энэ бол бүтнээ бурхан чамд тусалнаа. Чи тэрнийг харах болно хэр их гайхалтай гэдгийг чинь. Тийм болохоор та хэд маань яалтчгүй л энэ 2 сараас ахуулаа санхүү дээр чинь маш том өөрчлөлт гарч иргээд л байгаа харагдаж байна да. За ингээд нэгдүгээр бүгд бих маань уншлах дууслаа. Баярлалаа.
2 дугаар группийн эхнийг уншлах турцгай 2 дугаар группийн эхний маань эхлээд хэдүүлээ энерги шалгалтаа хийж. За 2 дугаар группийнхаа маань хувьд таад маань ер нь өнгөрсөнд бас нэлээд тийм сэтгэлийн зовиртой байгаад байсан байна. Жохон шүүн унтж чадахгүй өөрийгөө ер нь аюу бодлоор хүлээдсэн. Маш их бодолд орогдоодсэн. Бодолдоо хүлэгдээд тэрэндээ нэлээд шаналаад байсан бол таадэд маань 2 сараас ахуулаад одоо ер нь ингээд нэг таад маань зүүн совин буцаж сэргэж байгаа ч юм уу. Энэ донд ер нь бясалгалаар их хичээл хийх хүсэж байгаа. Залдаал тухамсаар энерги гээд ер нь тэр өөрийнхөө хорвоо ертөнцтэй холбогдох ямар шугам бэ тэр болгоноор эхлүүлээд явж байгаа хүмүүс байх юм бол таад маань ер нь бас зөв группээ сонгоч. Тэр утгаараа бас таад маань яалтчгүй ингээд зүрх сэтгэлийнхэн блокийг нэгээ зүрх сэтгэлээ ингээд өнгөрсөн хугацаанд зориулж чадахгүй байсан бол одоо ямар нэгэн зүйл дээр та зүрх сэтгэлээ бүрчин сэтгэлээсээ ингээд зориулж байгаа харагдаж байна. Энэ хайр дурлал байж болно, нэг бол ингээд ажил санхүүгийн тал дээр байж болно тий. За ямар ч гэсэн шүүхтэй холбоотой хүмүүс байгаа бол таад маань бас зөв хүмүүс группээ сонгож гэж хідүүлж байна. За яалтчгүй хувь хүний хөгжил дээр л нэлээд ахис дэвшил гаргая гэд хичээгээд явж байгаа хүмүүс харагдаж байна л да. Энд 6-гийн саваа гараад ирсэн маань. Таад маань ер нь ингээд өөрийнхөө хүч чадлаа болгоод өөрийнхөө сайн сайхан гоо үзэмжтэй юу гэдгийг тэр болгон дээр ер нь анхаарч байгаа. За нэлээд манлайлалын чиглэл рүүгээ тэмүүлж байгаа чиглэл рүү орж байгаа хүмүүс байгаад харагдаж байна. За хэвлээ одоо 2 дугаар группийн ажил санхүүгийн байдал хувьсаад юм байх нь. За энд ажил санхүүгийн хувь дээр нэлээд асуудалтай хүмүүс байгаа харагдаж байна 2 дугаар группийн маань. Өнгөрсөн хугацаанд яг ингээд таны мөнгө олдог ч гэсэндээ санхүүгийн байдал чи юу нэгээд олдог ч гэсэндээ тэр нь ерөөсөө хангалттай санхүүгийн эрх чөлөөнд бол хүрхвэц биш гэж харагдаад байна. Ер нь л ингээд нэг өөртөө аль болох ингээд хямгатай хандсан, нарийнсан, за мөнгийг ер нь л ингээд та ингээд хадгалаад ер нь өөртөө нэг аль болох амьдралдаа л нэг хүрэлцгүйд байгаад байдаг бол таад маань бас энэ группийг сонгосон хүмүүс маань санхүүгийн байдал дээр нэлээд хэцүү байдлыг туулаад явж байгаа харагдаж байна л да. Энэ сар ч гэсэн ер нь энэ байдал нь үргэлжлэхээр харагдаад байна. Өнгөрсөн хугацаанд таны олсон, хураасан тэр мөнгө нь бол ерөөсөө нэг их биш. Тийм болохоор одоо энэ сар та эдэд маань магадгүй ингээд маш их ачаалал үүсэх ч юм уу те. Энэ гинтийн байдлаар гэр бүлд нь асуудал үүсэх, за мөнгөний хэрэгцээ маш ихээр гарах ч юм уу. Тийм асуудлуудыг болоод маш их сэтгэлийн дарамтанд орж байгаа харагдаж байна. Маш их бодлыг хүлээсэнд орж байна. За ер нь ингээд өмнө нь энерги шалгалтын дээр гарч ирж байсан бодолтой дарагдаад байгаа хүзэр маань ямар байсан бэ гэхээр энэ яг мөнгөтэй холбоотой хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр мөнгө санхүүгийн байдлаасаа болоод ер нь ингээд бодоолоо таад маань ерөөсөө яаж мөнгөтэй болох вэ? Яаж ингээд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үү гэд ерөөсөө бодоод байгаа болохоос ш тэн дээр үйл хөдлөл аваад алхам аваад ерөөсөө ингээд санхүүгээ сайжруулж чадахгүй байгаа. За магадгүй ингээд ерөөсөө санхүүгээ сайжруулъя гэж ч ерөөсөө энэ сард боломж бололцоо байхгүй, нөхцөл байхгүй юм шиг таад маань харагдаад байна. Энэ нь яг юутай холбоотой үүссэн бэ гэхээр энд таад маань ерөөсөө нэг дебет карт маань гараад ирсэн байгаа болохоор таад маань ер нь ингээд мөнгөндөө жоохон хянамгай бус хандсан. Жоох үүрлэгэн ч юм уу те хэрэгцээгүй зүйлсийг ингээд хөдөлтөд авчдаг. За ер нь ингээд амьдралдаа санхүүгээ ерөөсөн төлөвлөлт зарцуулдаггүй. Гинтийн юм дээр ингээд хөрөнгө мөнгө ингээд үрчдэг ч юм уу. За нэг бол ингээд хүнд зээлчдэг хитрхи юм өглөгч байдлаасаа болоод өөртөө эргүүлээд ингээд маш хүнд ачааллыг үүрч байгаа харагдаж байна.
Эсвэл ингээд өөрийнхөө болгоомжгүй байдлаасаа болоод хүнд зайлуулсан ч мөнгөөнгөө ийдсэн алдсан ямар нэгэн тэр таны жоохон муу зуршлаас гэдэг юм уу танд байгаа тэр нь болохоор муу зуршил гэж харагдаж байгаа хгүй. Энэ нь л тэр талаасаа болоод таад маань ингээд энэ сар дээр жоохон хүнд хэцүү байдлыг даван туулахны ер нь маш их дараатай, маш их ачаатай сар болох гээд байгаа харагдаж байна. Тийм болохоор хэрвээ та ийм муу зуршил байгаа бол за хэдүүлээ одоо Oracle картныхаа зөвлөмж зөвлөгөөг авчиж санхүүгийн тал дээр за чиний одоо энэ бодол, чиний энэ оюун ухаан гэдэг бол зөвхөн чинийхээ бурхнаас өгсөн юм болгүй бэлэг гэдэг ч аахгүй юу. Тийм болохоор чи одоо ингээд өөрийнхөө оюун ухаандаа энэ санаа бодолдоо ерөөсөө итгэхгүй байна. Энийг ерөөсөө ингээд лимитлчихэд байгаа байхгүй. Лимит гэхээр ингээд чи бол энээс илүү мөнгийг хүртэх хэрэггүй. Чи бол ерөөсөө за би тийм нэг хүмүүс байдаг да. За миний тэгж баяжна гэж байх втэ, миний мөнгө олно гэж байх втэ. Ер нь нэг хоос идэхгүй хоос онгохгүй хоёр идэхгүй бол болоо өдр гэсэн тийм бодолтой хүмүүс байгаа бол үгүй шүү. Тийм байдаггүй маа. Хамгийн гол нь энэ санаагаа ерөөсөө өөрчлөх хэрэгтэй байна. Хүнд ер нь юмыг хийх санаа, юмыг хийх хүсэл, юмыг олох тэр бол ерөөсөө хязгаар байхгүй. Тэрийг ямар ч хязгаар гэж байхгүй. Та хэдэн төгрөг тэр бомыг ч олж олно, 1000 төгрөгч олж олно. Тийм болохоор энэ бодлоо маш их өөрчлөх хэрэгтэй байна гэж харагдаж байна. Энэ бодлоо өөрчилсөн цагт одоо энэ зөвлөмж зөвлөгөөг дагсан цагт та яах вэ гэхээр танд одоо шинэ санаанууд гарч ирнэ гэж байгаа байхгүй юу? Аливаа зүйл төр хийх, за тэгээд мөнгөний боломж бололцоо, мөнгөнийг яаж олох тэр гаргалгаа нь юу нь бий болно гэж харагдаж байна. Тэгэхээр та хэд маань яалтчгүй өөрийнхөө бодлоор бас ингээд бүх юмыг хязгаарлаад блоклоод байгаад байгаа харагдаж байна л да. За 2 дугаар групп ихнийхээ хайр дурлалын тал дээр ямар байх нь вэ? 2 сар. За 2 сарын хайр дурлалын тал дээр гэтгсэн чинь та хэд маань өнгөрсөн хугацаанд ер нь нэг харилцаанаас гарсан хүмүүс байгаад байгаа харагдаж байна. Энэ 2 дугаар группыг үзэж байгаа ихэнх хүмүүс маань нэг салалт болсон ч юм уу өнгөрсөн хугацаанд ямар ч хэлсэн нэг ингээд хүнээс холбоотой байсан хүнээсээ хайж явсан тэр хүнийг орхисон салсан гэж харагдаад байна. Ер нь бол энэ шийдвэрийг та хэд маань дийлхэнд гаргаад энэ гаргасан шийдвэр маань яг юунд хамаатай бэ гэхээр та хэд маань илүү ирээдүгөө харсан шийдвэрийг гаргахын тулд амьдралаа дахин шинээр эхлүүлэхийн тулд ер нь ингээд болж бүтггүй хүмүүсээс танд тохирохгүй байгаа зүйлсийг танд хэрэггүй болсон харилцааг нэгэнт ингээд цаашаа явахгүй болсон ирээдүйг хамтдаа харж чадах болсон харилцаагаа орхиод харин илүү өөртөө ирээдүйд тохирох шинэ эхлэлийг ингээд хайж байгаа гэж харагдаж байна л да. Гэхдээ ер нь ингээд хичнээн харилцааг орхиод гарахыг хүссэн ч гэсэндээ та хэд маань маш их ингээд сөрөг бодолд ер нь автчихаа. Яахаа мэдэхгүй. За ер нь л ингээд маш их бодоод байгаа тийм. За би буруу юм хийчихүү дээ. Ер нь энэ хүнээс ингээд салах зүг байсан уу, буруу байсан уу? Би цаашдаа яаж амьдрнаа? Энэ хүнгүүгээр одоо яаж ингээд жаргалтай байна ч юм уу. Ер нь маш их сөрөг бодол тавтаад байгаа харагдаж байна. За энэ нь бас яалтчгүй санхүүгийн тал дээр байж магадгүй. Та хэд маань ингээд гэр бүл байсан бол гэр бүлийнхээ хүнээс ингээд салаад магадгүй таны гэр бүлийн хүн ингээд таны санхүү дээр маш тусламж түлхэц үзүүлдэг байсан бол одоо харин та энэ амьдралаа өөрөө авч явахаар болоод бүх зүйл таны ингээд нуруунд дээр ирж байгаа ганцаараа бүх зүйлийг хийх ёстой болсон болохоор та хэд маань энэ зүйл нь маш их тийм сөрөг хэцүү байдлыг өөрт чи юу н бий болгоход байгаа гэж харагдаж байна. Маш их бодол тавтаж байгаа. За дээрэс нь бас ингээд ер нь ингээд хоёрын маань хооронд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн асуудал болсон бол тэрийг ингээд жоохон бодоод ер нь уурлаад байгаа ч юм уу. За уурлах гэхээс ер нь илүү сөргөөр бодоод байна. Иннээс болж л инглээ дээ, тэглээ дээ. Энэ л намайг ийм амьдрал руу оруулчлаа. Тэрнээс л болж би ийм болчлоо. Хосоосон болж ер нь би ингээд энэ нөхцөл байдал өнөөдрийн нөхцөл байдал маань үүсчлээ гэсэн тийм сөрөг бодол ер нь их автаад байгаа нь харагдаж байна.
За хэдүүл одоо гарц гаргалаагийн болоод харъя. Дугаар группийнхнийхээ. За танд өгж байгаа зөвлөмж зөвлөгөө юу юм бэ гэхээр та хэдийг маань одоо энэ сөрөг бодлосоо гараарай. Сөрөг бодол нь таныг яагаад байна вэ гэхээр сөрөг бодол нь таныг маш их юм эргэлзээнд оруулаад байгаа харагдаж байна л да. Та бүхнийг маань маш их эргэлзээнд оруулаад ер нь ингээд нэг усанд живцэн юм шиг мэдрэмж орж ирээд байгаа хгүй. Энэ нь болохоор зэрэг зүгээр нэг эргэлзээд ингээд өнгөрөх биш, бүр маш хүнд гүнзгий мэдрэмжийг төрүүлэх болно гэж харагдаж байна. Таныг одоо бүр яахаа мэдгүй нэг гацалтанд орох, ер нь л нэг тэр байдлаас гарахад эргээд маш хэцүү байдлаар гарах ч юм уу тийм асуудал руу оруулах гээд байгаа болохоор энэ бүх юм сөрөг бодол мэдрэмжээс ер нь аль болох тавьж явуулаад илүү эрг гоё бодол мэдрэмжийг бий болгох хэрэгтэй байна. Эсвэл ингээд альва зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй байна гэж харуулж байна л да. За та хэд маань ингээд бүх зүйлийг орхиод шинээр харилцааг эхлүүлэхээр яах вэ гэхээр та хэд өөрсдийнхөө яг хэн бэ гэдгээ олох яг ямар та яг нөгөө өөрийнхөө дотооддоо яг ям бэ хэн бэ айгуу тийм тууштай шудраг өнөнж за альва хүмүүсийг ер нь манлайсан тийм нэг тийм амбицлаг ер нь л айгуу цаанаасаа маш гоё зүйлсүүдийг ингээд бүтээсэн цогцлоосон тийм хүн байгаа бол тэр болгоно ингэж эргүүлж олж авах болно гэж харагдаж байна. Ер нь л хайр сэтгэлийн харилцаан дээр ч гэсэн таныг нөгөө хүн нь ингээд манай хамтрагч чи ер нь ийм хүн юм байна да. Энэ хүн за энэ эмэгтэй ёстой тийм сайхан эмэгтэй байна да. Ер нь өөртөө ихтэй, амбицлаг, өөрийнхөө үзэл бодолтой, тууштай, үнэн шудраг өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгох ер нь айгуу тийм хүчирхэг эмэгтэй гэсэн байдлаар хандах гэдэг юм л да. Тийм болохоор та хэд маань өөрийнхөө энэ хүч чадлаа бий болгохын тулд өөртөөгөө нэлээд ажиллах хэрэгтэй гэж харагдаж байна. Тийм болохоор өөртөөгөө ажиллаад бүх зүйлийг ер нь шинээр эхлэх хэрэгтэй юм байна гэж харагдаад байна. За харин хэдүүлээ одоо Oracle картаас юм байна. Дугаар группийн маань өгч байгаа Oracle картны мессеж бол за чи арай ингэж хангалттай мэдлэгийг одоо олж аваагүй байна. Илүү гүн гүнзгий ингээд хайх хэрэгтэй байна. Тэгснийхээ дараагаар эсвэл ингээд хүнээс зөвлөгөө авах ч юм уу те та яг өөрсдөө бодлоор ингээд альва зүйл төр шийдвэр гаргаж явах гээд байгаа бол за бүр мэддэг мэрэгжлийн хүнд хандах сэтгэл зүйч ч юм уу ямар нэгэн хүнд хандах нэг бол ингээд өөрөөсөө нэлээ ахмиг төвшний одоо тэр асуудал төр ч нэлээ гүнзгийдчихсэн судалсан ер нь л өөрийнхөө нэлээ ариун туршлагатай тийм хүмүүсээс мэдээлэл зөвлөгөө авч болно. Тэгснийхээ дараа энэ шийдвэрээ гаргахгүй бол чиний одоогийн байдал дээр энэ мэдж байгаа мэдлэг чинь олж авсан энэ туршлагач юм бол арай л хангалттай биш байна гэж. За энийг харж байгаа хөө тийм ингэж хэлүүлж байна та хэдийг маань. Өөрөөр нь байгальд ганцаараа цаг хугацааг өнгөрөөгөөд одоо бүх ил болж байгаа зүйлсийг өөрийнхөө яг хэн бэ гэдгийг эн чи яг өөрөө юу хүсдгээ ингэж ойлгох. За медитейшн гэж хэлж байна л да. Тийм болохоор одоо бяцлахах хэрэгтэй байна. Тэгээд сахиусан тэнгэрүүдээсээ тусламж гуйх хэрэгтэй байна. Аль болох энэ зүйл дээр одоо эерэг хандах хэрэгтэй байна гэж одоогийн нөхцөл байдал дээр та тийм маань юу нэг эерэг хандаарай гэж сануулж хэлээд байх шүү байна. За ингээд 2 дугаар группийнхний маань уншлага дуслаа. 3 дугаар группийн маань уншлагтаа орцгоогоорой. 3 дугаар группийнхнийхээ энерги шалгалт гэж. Гуравдугаар группийнхний маань харин энерги тарцсангүй аюу сайн хүмүүс гарч ирж байна. Тэгэхээр 3 дугаар группийнх маань ер нь нэлээ амбицлаг хүмүүс, өөртөө итгэлттэй олонний нүдэн дээр ер нь гарсан тийм ажил хийдэг хүмүүс байгаа болов энэ маань олонний нүдэн дээр олныг ингэж манлайлж олон хүмүүсийг юм ярьдаг инфлюенсер ч юм уу юу гэдэг тийм хүмүүс олонд танигдсан. Ер нь тийм хүмүүс байгаа бол энэ группийнх маань зөв группээ сонгож гэж харагдаж байна. За одооноос ер нь таад маань өөр дээрээ илүү ажиллах ер нь л энэ группүүдийн маань уншлагууд ер нь өөр дээрээ ажиллах, өөр дээрээ анхаарч байгаа талаар илүү түлхүү мессеж гарч ирээд байгаа харагдаж байна л да. Тийм болохоор таад маань ялцчихгүй нэг өөрийнхөө дотоод дээр ажиллаад өөртөө илүү цаг хугацааг өнгөрөөгөөд ч юм уу те. За
нэлээ хуучин хүмүүстэйгээ харилцаад гэр бүлийнхээ ахмадууд ч юм уу. За нэг бол ингээд та хэд маань бүр сүнсний хөгжил явагдаж байж болно. За ер нь яг одоогийн байдлаар нэг иймэрхүү байна. Тэгээ амьдралд нь нэлээд саад бэрхшээл тулгарсан гэж бодож байгаа бол бас зөв группээс угсан байна. Та хэд маань зарим нэг хүмүүс маань баг зэргийн саад бэрхшээл энэ дараатай асуудал үүсээд байгаа харагдаж байна. За энэ тэрийг тодруулж үзэх болно. За байж. За энэ группийн маань илүү юу галын ордтой хүмүүс байгаа харагдаж байна. Тэгэхээр арслан нумын ордтой. За тэгж гарч ирлээ. Дээрэс нь яг загсны орд, хилэнцгийн орд, мөлийн орд байж болно. Гэтэ орд нь бол заавал таарах албагүй. Санаж байх та маань энерги хүнийг ухаж таарад өмчлөгөн таарч байх юм бол таны групп мөн гэсэн үг. Групп ихний маань ажил төрөл санхүүгийн хувьд ямар бэ вэ та. За та хэд маань өнгөрсөн хугацаанд нэг ажлыг хийж байгаад тэр ажлаа болсон дуусгасан гэж харагдаад байна. Магадгүй энэ бас зөвхөн ажил төрлөөр ярилтгүй нэг сургууль дамжаанд сурсан ч юм уу ямар нэгэн зүйлийг ингээд та хэд маань төгсөж байгаа энергитэй байгаа болохоор нэг зүйлийг дуусгаад одоо яг шинэ ихтэл рүүгээ орж байгаа. Энэ нь болохоор яг санхүүгийн тал руугаа илүү шинэ үүд хаалгыг нээж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд бас яг нэг санхүүгийн гарц гаргалгаа юу та хэд маань нэг ингээд орлого их үсвэрөө гэдэг бол үгүй. Маш олон сонголтууд байгаа. За ийм чиж болж байна, савлэг чиж болж байна, ийм мэж болж байна, тийм мэж болж байна ч юм уу тий. За нэг бизнес рүү орвол энийг хийж болох юм байна, тэрийг хийж болох юм байна гэсэн маш олон сонголтууд таны өмнө тулгараад байгаа гэж харагдаад байна. Тэгээд энэ нь таныг бас баг зэрэг эргэлзээнд оруулаад байгаа. Ер нь бол ажил санхүүгийн тал дээр та нэлээд олон сонголтууд гарч ирж байгаагийн үүднээс эргэлзээнд их орно гэж харагдаж байна 2 сард. 2 сард ч гэсэндээ та хэд маань ер нь амжилтын санхүүгийн за карьерийн ер нь маш их юм боломжууд тань нээлттэй гарч ирж байгаа юм байна. Ажил санхүүгээд өнгөрсөн хугацаанд яг та хэд маань ажилгүй хэцүү байсан. Нэг бол ингээд нэг ажлаас гарчаад яагаа мэдэхгүй байсан бол энэ сараас ахуулаад танд маш олон сонголтууд гарч ирэх болно. Амьдрал дээр нь бас энэ сонголтууд нь таныг юу хөтлөж байна вэ гэдэг юм бол санхүүгийн маш их хэрэгжүүлөөр хөтлөх болно. Санхүүгийн маш тогтвортой удаан хугацааны тийм боломж руу та хэдийг маань хөтлөх болно гэж харагдаж байна. 2 сараас ахуулаад та хэд маань ерөн санхүүгийн байдал нь нөхцөл байдал нь харьцангуй дээшлээд ажил хийхгүй байсан хүмүүс манайгаа л ажилд орж ийн гэж харагдлаа. За одоо хэдүүлээ хайр дурлалын асуудал дээр. За хайр дурлалын асуудал харилцааг ингээд хараад үзэхэд та хэд маань энэ бүлэгт 2 хувааж үзэх нэ. Нэг бүлэг хүмүүс маань хэсэг бүлэг хүмүүс маань өнгөрсөн дэх хайр сэтгэлийн харилцаагаа камер маань хэлтийч. Өнгөрсөн дэх хайр сэтгэлийн харилцааг ингээд орхиод тэр харилцаанаас гараад ингээд шинэ илүү өөрийнхөө ирээдүг бодсон шинэ харилцаа үүсгэх гээд явж байгаа бүлэг хүмүүс байгаа бол нөгөө хэл бүлэг хүмүүс маань ер нь өнгөрсөн хайр сэтгэлийн харилцаанаас нэлээд дарамттай байгаа гэсэн одоо хайр сэтгэл нь яах нь мэддэхгүй ч юм уу эсвэл таалын харилцаан дээр ингээд маш их хүчин чармаалт гаргаад байсан нөгөө хамтрагчаас нь ер нь танд ингээд сэтгэл гарахгүй байгаа юм шиг таны дайтай ингээд хүчин чармаалт гарахгүй нэг л таал бүх зүйл дээр ингээд төрүүлж холбоо бариад ч юм уу таал бүх үйлдэлийг үйл хөдлөлийг аваад тэр хүний төлөө энэ харилцаагаа бүтээхийн төлөө маш хичээж тэмцэж байсан бол тэр болгон чинь энэ сараас ахуулаад ер нь үр дүнгээ өгнө гэж харагдаж байна. Таны одоо энэ харилцаан дээр гаргасан хичээл зүтгэл болгон ингээд талаараа өнгөрөхгүй та хоёр маань илүү ирээдүгөө хараад ер нь одоо энэ сараас ахуулаад харилцаан дээр ер нь урт хугацааны ирээдүй хараад хамтдаа ингээд хичээгээд хамтдаа ингээд гоё нэгдэж чаднаа гэж харагдаж байна.
энэ дээрээ ч гэсэн маш том шийдвэрийг аваад явна гэж харагдлаа л да. Тэгэх юм болохоор үерхлийн харилцаанд байсан хүмүүс маань аль биесээр гэрлэх ч юм уу эсвэл энэ харилцаагаа бүр ингээд нэг албан ёсны болгоод гэр бүл болоод цаашаа ингээд хамтдаа хичээхээр том шийдвэрүүдийг гаргахаар харагдаж байна. Энэ сараас ахуулаад энэ нь таны маань одоо нэг өөрийн чинь хүсэл тэмүүлэл энэ харилцаан дээр асуудал шийдэгдээд одоо илүү нэг эерэг тал руугаа орж байгаа болохоор харилцаан дээр та ч гэсэн өөрөө энэ хүсэл тэмүүлэл нэмэгдэж эхэлнэ. Хин нэг талаас нь тий би рүүгээ хуучин ингээд үйл хөдлөл авахаа болцсон байсан бол биетэйгээ жоохон хөндөй хөдөн байсан бол одоо ингээд харилцаан дээр ч маш их бүр гал дүрлзээд би рүү нүгэн гэсэн хүсэл тэмүүлэлтэй одоо гал халуунаар тэгээ дахин дурлах ч юм уу тийм зүйлс их болж байна. Дандаа юм уун цудрууд гараад ирсэн байна те. Тэгэхээр бүр ингээд дүрлэлсэн эрч хүчтэй нөгөө хүн рүүгээ тэмүүлсэн. За нөгөө хүн нь магадгүй тань руу тэмүүлсэн, тантай байнг уулзах хүссэн, тантай хамт байхыг хүссэн, ингээд таныг сансан тийм энергитэй болж хоёрын маань харилцааг өөрчлөгдөж байгаа харагдаж байна. Нөгөө бүл талаараа бол одоо харилцаанаас гарсан хүмүүс маань шинэ харилцааг эхлүүлэхийг хүсэх, илүү ирээдүгөө бодсон шийдвэр гаргах, шинэ харилцаа эхлүүлээд харин илүү нөгөө нэг дахиад унтарсан байсан тэр хүсэл тэмүүлэл дурлалын оч гэдэг юм уу нөгөө дурлахаар нэг хүн гой болдог да. Тийм зүйлсийг та бүхэн маань дахин мэдрэхээр байгаад байна. За одоо 23 дугаар бүлгийнхээ өгч байгаа зөвлөмж зөвлөгөө юу байна гэж. За та бүхэн өгч байгаа зөвлөмж зөвлөгөө юу байна вэ гэхээр бүх зүйлийг одоо шинээр эхлүүлээ. Танд бол цоо шин юм боломж гаргалгаа гарч ирж байна. Тийм болохоор энэ боломжийг битгий алдаарай. Бүх зүйлийг шинээр эхлэхээс битгий айгараа. Энэ бол таны шинэ эхлэл шүү гэж харагдаад байна л да. Тийм болохоор хайр сэтгэлийн тал дээр ингээд бүгдийг орхоо шинээр эхлэхийг хүссэн ч юм уу эсвэл ажил төрлийн тал дээр шинээр эхлэхээр байгаа бол зүгээр л зоригтойгоор аз жаргалтайгаар яг сэтгэл зүрхээ тэр зүйлдээ зориулаад шинээр эхлээрээ. Энэ нь бол таны урт удаан хугацааны зүйл байх болно. Зөвхөн нэг хэсэг зуурын зүйл биш юу маш ирээдүйтэй урт хугацааны зүйлс байх болно гэж харагдаад байна. Дээрэс нь өөрт чинь нэг тийм хүнд итгэдэггүй тал байгаа бол хүнд үл итгээд байгаа бол ямар нэгэн зүйл дээр маш их эргэлздэг бол за магадгүй өөр муу зуршлууд байгаа бол энэ сараас ахуулаад энэ болгоно одоо өөрчилж эхлэлээрээ гэж харагдаж байна. Муу зуршил гэхээр одоо юу ч байж болно те. За залхуураад байдаг ч юм уу эсвэл нэг ажлыг хийсээ хоошин суугаад байдаг, нэг шийдвэр гаргахгүй удаал байдаг, бодоол байдаг. Одоо энэ дэр бас форс бурдгарч ирчих واخгүй. Тэгэхээр шийдвэр гаргаж чадахгүй ингээ бодож удаан тунгаасаар бод тэгээ нөгөө боломжуудаа алдчихдаг ч юм уу эсвэл нэг хүн ингээ танд гоё санал тавилаа гэхэд нөгөө хүнийг ингээд яах нь мэддэхгүй эргэлзээр багаад явуулцдаг ч юм уу тийм зүйлс байгаа бол тэр болгоныг орхиорой. Тэгээд өөртөө илүү итгээд өөрийнхөө нөгөө нэг сайн сайхан талуудаа ер нь гүйчихсэн байсан бол тэр болгоноо бас эргүүлж олж аваарай гэж харагдаад байна. 2 сард таад маань бас өөртөө нэлээ ажиллаа дотоодтойгоо ажиллах хэрэгтэй л байгаа харагдаад. За хэдүүлээ одоо Oracle картныхаа мессеж хай. За Oracle картныхаа мессежийг харахад Oracle картныхаа мессеж нь суралцаарай. За боловсрал дээр тал дээрээ тусламж аваарай. За тэгээд амьдралынхаа зорилгыг бас ингэж болоход тусламж аваарай. Өөрийнхөө хувийн хөгжил дээр анхаарах ёстой цаг хугацаа шүү гэж харагдаад байна л да. Тэгээд таны сахиусан тэнгэрүүд ч юм уу эцэг сүнснүүд одоо танд бас туслах энэ зүйл дээр чинь туслах болно гэж харагдчихэ. Чамтай хамт байх болно гэж харагдаад байна. Тийм болохоор энэ зүйл дээр суралцах, сүнсний хөгжлөө бий болгох бүхий л үйл явц дээр чинь та зөвхөн ганцаараа байхгүй байх нэ. Таныг зөв хэрэгтэй мэдээлэлээр хангаад зөв зэшин чиглүүлээд ямар ч байсан сахиусан тэнгэрүүд хамт байна гэж танд мессеж өгч байна. За тэгээд энэ дунд тэжээвэр амьтдтай хүмүүс байгаа бол танд энэ тэжээвэр амьт нь бас нэг хорвоо ертөнцөөс өгсөн бэлэгтэй танд ингээд тусламж болох үүднээс ч юм уу эсвэл таныг ингэж харж хамгаалах үүднээс одоо хорвоо ертөнцөө сахиусан тэнгэрүүдээс нэг илгээжсэн байж болох гээд байна. Тийм болохоор та хэд маа тэжээвэр амьтдтайгаа илүү гоё дотн байгаа хайрлаа тэжээвэр амьтдтай халамжлаарай.
тэжээрэвтэн та бүхний маань одоо бас газарчилж, чиглүүлж, найз болж сүнсний хөгжилтөнд нэлээд түлхүү одоо инэрэнгүй хайр суралцах ч юм уу тэр болгон дэр чих түлхэж үзүүлнэ гэж харагдаад байна. За чи өөрөө хүсэж байгаа зүйлсийг ер нь бол хийж чаднаа. Чи өөрөө л гараар хийж чадна. Тэгээд ингээд сахиусан тэнгэрүү чамд тусалсан ч бай. Туслаагүй ч бай. Тэгтээ бол ингээд энэ бол чиний сонголт гэдэг ч аахгүй юу? Чи хорийн ертөнцөөс тусламж авах уу авахгүй байна уу? Чи бол өөрөө ингээд бүхнийг хийж чаднаа. Гэхдээ чи хүсэх юм бол бурхан чамд ингээд хизээч туслахад бэлэн байгаа гэдэг гэж байна. Тийм болохоор нөгөө нэг хамгийн гол нь та хэд маань хэвээ ингээд санхүүгийн тал дээр ч юм уу ажил карьерийн тал дээр нэг эргэлсэн тусламж туслалцаа авахыг хүссэн эсвэл нэг юу хийхийг мэдэхгүй байгаа бол айгуу тэр бодлон чөлөөтэй болгоод за энэ донд нэг олон сонголттой хүмүүс байгаадсан тэр хүмүүст илүү түлхүү одоо энэ мессеж очиж шүү байна. Тийм болохоор аль болох нөгөө өөрлөгөө анхаараа та яг юу хийхийг хүсээд байна. Тэр болгоно ингээд гой дотроо бяцлахад бас яг юу хиймээр байгаагаа яг миний зорилго юу билээ? Би яг юу илүү сайн хийвэл аз жаргалтай байдаг вүлээ гэсэн тэр бодлуудаа бас маш сайн тунгааж зөв шийдвэрийг гаргаж чадах гад байгаа юм байна л та. Тэр бүхэн ч тодорхой болсон цагт одоо ингээд танд хорвоо ертөнцөөс бурхнаас одоо тусламж илгээгдэх болно гэж харагдаад байна. Тийм болохоор та хэд магадгүй бичээд ч юм уу ажлуудаа ингээд жагсааж бичээд өөрийнхөө хийх гэж байгаа зүйлүүдээ жагсааж бичээд тэгээд ард нь нөгөө нэг өөрийнхөө яг энийг хийвэл аз жаргалтай болох уу? Энэ нь надад ямар давуу талтай юм? За нөгөө талд нь энэ нь яг энийг хийвэл яг ямар сул талтай юм гэдэг нь бүр боддоор яг хийдэг хүмүүс бол тэгж бас сонголтын дээр маш хэрэгэлж байгаа бол тэгж бас шийдвэрийг гаргаж болж байна. Нэг бол одоо ингээд ямар нэгэн зөвлөлттэй хүмүүсээс тусламж туслалцаа авдаг ч юм уу эсвэл ингээд мэдсэн залбирал хийдэг ч юм уу тий туслаарай гэд сахиусан тэнгэрүүд өөрөө ч харж ханддаг хамгаалдаг тэр хүмүүсээсээ тусламж туслалцаа аваад бас буруудахгүй байх нэ. За ингээд уншлага маань энэ хүрээд гүйцэлээ. Баярлалаа.